Тэгэхээр энэ хэсэгт бид үлгэр хөрөнгөний булангийн мэдээллийг бол хүргэх гэж байгаа. За Ultrasonic компани ерөнхий захирал Чимэг Цэцэгтэй бол ярилцахаар студид дээр бид яг өнөөдөр бол урьж ирүүлээд байгаа. Танд өглөөний мэндийг хүргэе. Манай студид ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр хоёулаа эхлээд бас компанийнхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нэг багцлаад өгчихгүй. Яг Ultrasonic компанийн хувьд бол өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь бас ямар хөө байна. Илүү их тийм эко шийдлийг бол барилгын салбарт бол санал болгож байгаа компани шүү дээ. За өнөөдөр бид галбаалчлал технологийн 900-д амьдарч байна. Ultrasonic компанидтай сүл нийцэн 16 жилийн туршид холбооны бүгд найрамдах Герман улсаас халаалтын хэрэгцээний халуун усны бохирын хамгийн сүүлийн дэвшилтэт технологиудыг импортлон нийтийн хүртэл болгож Монголынхаа нийт ард иргэдийн амьдралыг чанаржуулахын төлөө эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Монголчууд хэр сонирхож байна танай бүтээгдэхүүн? Мэдээж сонирхож байна. Тэгээ өнөөдөр манай тулгамж байгаа асуудал агаар хөрсний бохирдол байна. Үүнээс одоо мэдээж аль хурдан түргэн ангижрахын төлөө нийт ард иргэдээс ахуулаад одоо энэ улсын иргэн хүн болгон сэтгэл зовниж байна. Харамсалтай нь энэ маань одоо биелэлээ олохгүй жилээс жилд улам нэмэгдээд бүр гамшигын хэмжээнд хүрээд байгаа нь одоо анхаарлыг татж байна. Тэгэхээр мэдээж хэрэг та бас сая хэллээ Монгол улсаа ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд маш бага талбайд хүн амынхаа нийт хүн амын тал орчим хувь нь бол амьдарч байгаа. Үнийгээ дагаад агаар ус хөрсний бохирдол бол маш их хэмжээнд гарч ирж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд барилгын салбарын бас ямар оролцоотой байх ёстой юм болоо та юу гэж бодож байна? За энэ бол үнэхээр асуудал. Улаанбаатар хот агаар хөрсний бохирдлыг салгаж ирж болохгүй. Хоёр бохирдлоос хоёулангаас маш хурдан хугацаанд ангижрах хэрэгтэй байна. Ангижрахын тулд бид одоо гарц гаргалгаа байна уу, шийдэл технологиуд нь байна уу, ямар одоо шийдлийг төр засгийн зохицуултыг хийж ангижрах хэрэгтэй бай гэгчлэн олон асуудал хөрнө мэдээж. За бидний одоо үзэж байгаагаар бол энэ агарын бохирдлын асуудлыг сүүрийн 20 жил ярьлаа шүү. 20 жилийн хугацаанд яриад судалгаа нотлогоо дүгнэлт энэ юмыг асар хийсэн. Одоо бол ярихгүйгээр хэрэгжүүлдэг цаг үе нэрсэн. 20 жил өөрөө урт хугацаа. Тэгээ эндээс гарах гарц гаргалгаа байна уу гэвэл мэдээж байгаа. Дэлхийн ногоон болохоо зарласан. Улаанбаатар хочин байдал Монгол улс нэгдэн орж ногоорхоо зарласан байна. Тэгвэл ногоон технологи бас хэдүүний ирсэн байна. Харин өнөөдөр ногоон ойлголт иргэд маань маш ховор байна. Нөгөө тал дээр төр засаг нь зарим нэг зохицуултыг хийхгүй бол энэ иргэд одоо энэ технологиг хүртэж тэгээд Улаанбаатар хот Монгол улс ногоон болох нь одоо ойлголт бол бас биелэл олоход хэцүүхэн байна. За төрөөс бид 3 зүйлийг л хүсэж байна. Нэгдүгээрт нь одоо агарын бохирдлыг бууруулахад хөрсний бохирдлыг бууруулсан хамгийн сүүлийн дэвшилтэт технологиудаа дэмжиж өгөөч, урамшуулад өгөөч. Энийг худалдаж авч байгаа иргэддээ бас дэмжлэг болгоод өгөөч. Нөгөө тал дээр энэ хоёр бохирдлыг гаргаж байгаа тэр одоо их усүртийн тэмцээд өгөөч. Ухаандаа урамшууллын бодлого хориглосон хуулиа одоо хэрэгжүүлж явъя гэсэн нэгдүгээр хүсэлт. Хоёр дахь нь болох зэрэг өнөөдөр одоо хэрэглээний зээлгүй айл өрх нэг чалга байна. Бүгдээрээ гар утас машин хүүхдийн сургалтын төлбөрийг зээлээр авцсан байт юм байна. Тэгвэл энэ одоо дэвшилтэт технологиудыг хүртэхэд нийт иргэд маань мэдээж зээлээр хүртэх одоо тийм шаардлагатай байна. Гэтэл зээл нь одоо давхар зээлийн хүү гэгчлийн энэ олон асуудал дээр одоо ачаалал үүсээд аль тэр технологиудаа банкны зээлээр авч чадахгүй байна. Тийм учраас яг энэ цагт бидний санаа бол агаар хөрсний бохирдлын эсрэг сантай болъё. Тэр сан дээр одоо чухам ямар их усрээсээ тийм одоо мөнгөө байршуулъя. Байршуулсан энэ сангаасаа ард иргэддээ хүүгүй зээлийг урт хугацаагаар олгоод өгөөч гэсэн ийм хүсэлтийг л одоо ард иргэн шаардаж байна. Бидний одоо хүсэлч тийм байна. Яагаад гэвэл бид одоо энэ дэвшилтэт сайн технологиудыг 16 жилийн туршид одоо түшээ зогсож байна гэхүү дээ. Ийм байгаа шүү дээ. За дараагийн мэдээж төр засгийн зохицуулалт бол бас нэг асуудал байдаг. Энэ нь болохтой зэрэг төрөөс тендер гэдэг нэртэй хүн хүсээгүй, сонирхоогүй, за тэгээ чанаргүй, үнэгүй ийм одоо шийдлүүдийг тараадаг энэ системээ зохицоох шээ. Энэ өөрөө бас гачуудлага байхгүй. Гэх мэтчлэн иймэрхүү нэг цөөн тооны гарын 5% багтах үз ийм л одоо зохицуултыг төр засаг маань хийгээд өгчих юм бол Монгол улсын иргэн бүр үүргээ хүлээж энэ агарын бохирдол, хөрсний бохирдлын эсрэг бас ингээд ойлголт нь төгс болоод энэ одоо бохирдол арилж бидний эрхэм зорилго биелэх нь ойрхон байна л да. Тэгэхээр агаар ус болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд технологийн шийдлүүд байна гэж байна.
ямар технологийн шийдэл байна? Яг өнөөдрийн Монголын нөхцөлд хэрэглэж болохоор Монгол бол хүйт уур амьсгалтай орн, эрсдэс уур амьсгалтай орн. Яг ийм нөхцөлд ашиглаж болох ямар шийдлүүдийг бас компаниуд санал болгож байна? За манай компанийн хувьд бол ер нь манайч гэхгүй ер нь технологи импортлогч фирмүүд Монгол улс бол өөрөө импортлогч орн. Бид тэр аливаа юмыг билээ хиймийн яаж авчираад яаж ард иргэдэд хөрөх вэ гэдэг дээрээ л ажиллах нь чухал шүү дээ. Түүнээс биш үйлдвэрлэл ярихад бас хол харагдаад байна. Тэмч үүднээсээ манай дийлэнхний экспорт уучлаарай импортоор орж ирж байгаа. За бид бол бас 16 жилд турш импорт хийсэн байна. Тэгээ энэ олон технологийн хөгжил бол маш өндөр түвшинд хүрсэн байна. Түүнийг дагаад маш олон импортлогч нар Монголд бас олон шийдлэг оруулж ирсэн байж байгаа. Тэгээд ухаалах юм бол технологи хөгжөөд яг энэ цагт бол баруун Европ бол сэргийт гэрчим хүчрүү орж байна. Гэтэл манай дээр хүрэн технологи ярьж байна. Өөрийн зуух, цахилгаан зуух гэгчлэн тий. Өнөөдөр Монгол улсад жишээ ярихад нийтдээ Улаанбаатар хотод 3000 гаруй өөрийн зуух очиж байна. Энэ уурын зоохны их усүр толгойг юугаар солих вэ гэдэг асуудал яригдж байна. Мэдээж бид хөгжлийг товчлохын тулд сэргийт гэрчим хүч рүү шууд шилжих цаг нь болсон. Сэргийт гэрчим хүч рүү шилжихэд сэтгэлгээний асуудал гарч ирж байгаа. Тийм ээ. Өнөөдөр бид хүрэн технологи дээр оршин байна. Гэтэл дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаад шууд сэргийт гэрчим хүч рүү шилжвэл хөгжлийг товчлон нөгөө талаас эдийн засгийн үр ашиг дээшилж алдагдал багаснаа. Тийм учраас бид энэ цагт ард иргэд нийтээрээ төр засаг хувийн хвшлийнхний гурвалсан оролцоо нийтийн хамтарч байдлын үр дүнд энэ бохирдлоос маш хурдан хугацаанд ангижрах ийм боломжтой. Тэгэхээр таны байр суурилыг харахгүй чухал байна. Сэргээгдэх эрчим хүчний ерөнхийдөө бол хэрэглээ цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бол сэргээгдэх үүсвэрээс авах шаардлага болыг өнөөдрийн нөхцөлд бол бидэнд ч байгаа, дэлхийд дахинд ч бас тулгараад байгаа. Үүнтэй бол ялцчгүй санал нэг байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хэрэглэгчдийн хувьд ямар бүтээгдэхүүнийг жишээлбэл хэрэглэх ёстой. Тэгээ сая ярьсан өнөөдөр бол утааны удирдал хэлж юм ч гэдэг юм уу. За бас хөрсний бохирдол бол ялангуяа хаварч байдаг юм уу те хамгийн хийдвчдэг ч байдаг юм уу. Улаанбаатар хотын хэмжээнд. Тэгээ манай компани бас санал болгож байгаа шийдлүүдийг бас. За ер нь бол технологийн хурдас бол маш хурдтай байна. Зөвхөн барилгын инженерингийн дэд үтсийн шийдэл дээрч гэхгүй мэдээллийн технологи, урхан ажигчлан бүхэл салбарын технологи бол асар хурдтай хөгжиж байна. Бид бол бас түүнээс сосрохгүй үйлдвэрлэгч фирмээсээ хамгийн сүүлд үйлдвэрлэсэн ашиг төлөвийн коэффициент өндөртэй, байгаль орчин дээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай энэ шийдэл технологиудыг импортлсон нийтийн хүртэл болгохын тулд авчирсан байна. За энэ жишээ дурдахад бол бид хэрэгцээний хал усыг халаалтыг байгалийн агарын дулаанаар дулааны насос гэдэг хит памп гэдэг юмар шийдэх шийдэл биелээ олчихсон маш ашиг төлөвийн коэффициент сайтай, үр дүн сайтай, хөлөмжийн хийг байхгүй болгосон энэ л сайн шийдлүүд Монгол улсад нэвтрээд 4-5 жил болж байна. Тийм учраас яг дахин онцолж хэлэхэд бид энэ хамгийн сүүлийн үед гарсан дэвшилтэд сүүлийн ногоон гэж тодотоод байгаа энэ л шийдэл технологиудыг шууд хүртэж хөгжлийг товчлох нь бидэнд бол ашигтай байна. Тэгэхээр тийм учраас төр засаг маань энэ сүүлийн үед орж ирж байгаа ялангуяа сэргээгдэх эрчим хүчний шийдэл технологиуд эдийн засгийн хувьд үр ашигтай эрчим хүчийг хэмнэдэг энэ шийдэл технологиудыг дэмжих юм бодлого шуурхай авч зохицуулах шаардлагатай болж байна. Саяхан энэ онд шүү дээ 2017 оны 9 сарын 20-ны 273 дугаар тогтоол гарсан. Энэ бол Монгол улсад анх удаа эрчим хүчийг хэмнэх үндэсний хөтөлбөртэй болсон. Энэ бол үнэхээр бахархуу шүү дээ. Бид энэ хөтөлбөр өөрөө 2018 оноос 2022 хүртэл ийм хөгжлийн хөтөлбөр байж байгаа. Дөнгөж саяхан бид нар эрчим хүчийг хэмнэх тухай ойлголтыг яг хоцорсон ч гэсэн гаргаж ирсэн туйлын цаашаалтай байна. Тийм учраас бид энэ хөтөлбөрийг нэн даруй яаралтай хурдтайгаар хэрэгжүүлэх үлдэж байна. Барилгын инженер баригдаж байгаа барилгад ч юм уу те барилгын стандартад үнийг нэвтрүүлэх тал дээр бас яах ёстой, юу хийх ёстой. Яг өнөөдрийн байдлаар нөхцөл байдал стандарт талаас бас ямар хөө төвшөнд байна. За мэдээж норм дүрм стандартын хувьд бол Монгол улс хуучнаар явж байна. Тийм учраас энэ өөрөө шинжлэгдэж байж шинэ технологи руу, шинэ систем рүү нэвтэрдэг. Тэгэхээр яг энэ цагт бид бас энэ хуучны 60-аад оны ГОС стандарттэй энийг маш яралтай өөрчлөх ёстой. Түүнчлэн баруун Европын сүүлд гарч байгаа технологиудыг нэгээ харьцах нэгээр англи хэл дээр нь шууд батлаад мөрдөөж явдаг тийм ийм тогтолцоо руу шийдэх нь чухал байна. Яагаад гэвэл өнөөдөр англи хэл дэлхийн нийтийн хэл болсон. Тийм болохтой зэрэг бид нар заавал энийг үндэсний болгох шаардлага байна уугүй тийм энэ бас өөрөө бодох асуудал гарч ирж байгаа.
За бидний урилгыг хүлээн авч манай студиуд ирж ярилцсан танд маш их баярлалаа. Бас их сонирхолтой бидний өмнө тулгамдаад байгаа асуудлыг бас хөндөж ярьсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ажил амжилт хүсье. За их баярлалаа.